Hello, оройн минь. Би өнөөдөр уншсан маш сонирхолтой зүйлийнхаа талаар та бүхэнтэйгээ хуваалцах гээд. Энэ болохоор You don't want what you want because who you are. You want what you want because the people you want to have them гэдэг хэлбэр байхгүй. Тэгээ би гэх энэ юу ч аваа гэхээр чиний хүсэж байгаа зүйл чи яг өөрөө хүсэж байгаа биш ээ. Тэ чиний болохыг хүсэж байгаа хүн чинь тийм зүйлтэй байгаад болохоор чи тэр зүйлийг авмаар байгаа гэдэг үзсэн байгаа байхгүй. Энэ нь болохоор René Girard гэдэг Францын уран зохиол шүүмжлэгч гаргаж ирсэн санаа юм билээ. Энэ санаа нь болохоор Mimetic Desire гэдэг нэртэй. Хөгжүүлж орчуулах юм бол хуулбарлах хүсэл гэдэг санаа байгаа. Тэгээд энэ үйлбэрийг уншаал бүр ингэж бодсон. Яагаад гэж бодсон бэ гэхээр нэг хэсэг л нөгөө сайхан лабобо нэтрэгээл зүр хүн болгон л тиймтэй байх хэрэгтэй. Тэгэл ялангуяа өсвөр насны хүүхдүүдтэй тэгэл найз нь тийм авсан байхад заавал тиймтэй байх хэрэгтэй гэдэг тийм тренд гэх юм уу тийм яваадсан. Тэгээд одоо өөртөө дээр бодоод үзэхэд ингээд найз чинь ингээд гадаад руу явсан байлаа гэхэд struggle амар гоё юм би ч гэсэн явах юмсан. Би ч гэсэн ингээд явах юмсан гэдэг тийм шунлан ч бас ашиг ингээд ер нь бол тэр хүнтэй адилхан тэр зүйлийг мэдрэх хүсэл байгаад байгаа. Тэгээд тэнгууд Реnéгийн хэлж байгаагаар бол ингээд чиний хүсэж байгаа юм болгон чинь одоо чи анханасаа тэр зүйлийг хүсэж байгаа биш. Чи одоо анхдагч хүн биш ээ, тэ? Чиний болмоор байгаа тэр хүн чинь аль хэдийн тийм зүйлтэй байгаа. The version of yourself that you're dreaming and chasing is not come from you буюу. Тэгээ чи анхдагч нь биш ээ. Тэгээд энийг айгуу гоёор тайлбарласан байсан. Энэ нь болохоор ингээд тэгээ чиний хүсэл тэнгууд чиний хүсэл дээр нэмхний юу орж байгаа гэхээр чиний 3 дахь хүчин зүйл байгаа байхгүй юу? Тэр 3 дахь хүчин зүйл нь юу ч гэж болно. Үзсэн кино ч юм уу, найз нөхөд ч юм уу, тэ эсвэл ингээ интернетээр харж байгаа celebrity хүмүүс ч юм уу, эсвэл эцэг хэс чинь ингээд одоо баг хот чинь харьцуулж исэн одоо тэр ээжийн найзын хүүхдэн ч юм уу, тэ тэд нар чинь чиний ингээ хүсэл зорилгот чинь одоо багаар нөлөөлөд байгаа. Тэнгүүд чи гэдэг хүн одоо чиний мөрөөдөл, амьдралын хэв маяг, карьер энэ бүхэн чамаас гаралтай зүйл биш. Энэ бүхэн ямар нэгэн байдлаар одоо бусдын нөлөөлөл чам дээр орж ирсэн байгаа. За тэнгууд бид нэр одоо тэр хүчин зүйлийг хэрхэн сонгоод байгаа вэ гэх юм бол Реnéгийн хэлснээр хоёр төрлийн хүчин зүйл байдаг гэж байгаа. Нэг нь external, нөгөөт нь internal буюу нэг нь гадаад, нөгөөт нь дотоод гэсэн. За гадаад хүчин зүйлд нь юу ордог вэ гэхээр одоо алтартай хүмүүс тэ суурл алтартай дуучин жүжигчин ч юм уу одоо чиний хүрээллээс маш хол хүмүүс байгаа даа гэсэн үг. За тэнгууд дотоод хүчин зүйлд нь киноос орж ирж байгаа гэхээр чиний найз нөхөд ажлын хамт олон гэр бүл чинь тэ тэр бүх хүмүүс чинь чиний дотоод хүчин зүйл одоо нөлөөлийн дотоод хүчин зүйл болоо даа гэсэн үг. Тэгээ хамгийн аюултай нь юу вэ гэхээр дотоод хүчин зүйлтэй бидний тарих ингээд ойрхон байгаад болохоор одоо харьцуулахад айгүй ойрхон байгаад болохоор байнгын тарих ингээд тэр болгонтэй харьцуулаад явж идэг. Тэгээ тэрнээс болоод байнгын ингээд дотоод зөрчлийг үүсгэж байгаа. За тэгээд интернет одоо аюу их ингээд тэр интернетийг буруутгах ч бас ашиг. Гэтэ ер нь интернет бий болсноор ингээд бид нэр аюу би бинтийг ойр болж ирсэн. Манай найз хаана явж гин, юу хийж гин. Тэгээ Instagram, social media дээр харж байгаа сторийг хараад тэр ингээд Бали руу явцсан байна. Тэр гадаад руу явцсан байна. Тэр нөхөртөө олцсон байна гэл. Тэр болгоныг хараад бидний өөрийн амьдарч байгаа амьдрал тэр хүнийхтэй хэр одоо хол зөрүүтэй байна уу, хэр ойрхон байна уу гэдгийг байнгын харьцуулж идэг. Тэр дотоод харьцуулж байгаа хүмүүсээ хэрхэн сонгодог вэ гэх юм бол биднэрт байхгүй зан чанарууд тий надад байхгүй зан чанар айгу тутмаг санагддаг тэр болгон нөгөө хүнд байгаа гэж бидний тарих үзээд тэгээ тэр хүн шиг болох хэрэгтэй тэр хүний тэр зан чанаруудыг авмаар байна гэдэг зорилгыг тавиад тэгээд байнгын тэр юм руугаа бид нэр хичээдэг. Ингэснээрээ бид нэр ихэд бол comparison trap буюу одоо нэг талаараа зовлон тий байнгын харьцуулж байгаа зовлон дөрөөр өөрсдөө унгаадаг. За тэнгүүд бид нар энэ одоо anti-mimetic амьдралын хэм маяг руу хэрхэн орох вэ? Тэгж юу н болох юм уу гэж асуулаад үзэж байгаа байхгүй юу? Тэсэн чинь ихэд судлаачид болохоор бараг боломжгүй тий. Ягаад гэвэл хүн гэдэг чинь ерөнхийдөө бол нийгмийн амьтан. Бид нар байнгын хүмүүстэй харилцаж байгаа. Тэглээч ер нь өөрийгөө чи одоо аян байна уу эсвэл ядуу байна уу гэдгийг хин хинтэй заавал жишиж харж ич чи мэднэ. Тийм болохоор байнгын харьцуулалт тархинд явагдаж байгаа. Харьцуулалт хэтэрхий явагдаад байхаар бидний тархинд айдас үүсдэг. За энэ юу гэлж байгаа вэ гэхээр хүн болгон одоо бие төвтэй энэ болохоор одоо байгалийн хүчин зүйл дээр үеэс ингээд бидний одоо амьд үлдэхийн тулд би даарч гинөө би үсэж гинөө хэрвээ би үсэж бол одоо агнах хэрэгтэй би даарч ивэл
одоо дулаан агуулгуу орох хэрэгтэй гэдэг тийм байгалийн инстинктээрээ биднэрт тархинд ген нь цуцсан байгаа болохоор энийг үгүйсгэх боломжгүй. Бие төвтэй байж ч өөрөө өөр дээрээ хүмүүс анализ хийдэг. За анализаа хэрхэн хийдэг вэ гэхээр өөрийнхөө туусан өнгөрсөн амьдралыг одоогийн байгаа нөхцөл байдалтайгаа тэгээ ирээдүйтэйгээ харьцуулалт хийдэг гэж байгаа байхгүй. За тийм үүнээсээ юу болдог вэ гэхээр харьцуулалт хийснээр хүлээлт үүсэж байгаа. За тэг хүлээлт тавьснаас болоод айдас үүсэж байгаа. Бид нэр одоо хэдийгээр энэ зөрчил, айдсыг одоо хувилбарлах бие төвтэй байх байдлыг ялгаж чадахгүй юм чинь бид нар тэгвэл өөрсдөө хинтээ харьцуулахаа сонгох хэрэгтэй. За тэгмүүдээ хүлээлтээ хэдийн өндөр тавина. Хинтээ харьцуулж байгаа самаараад хүлээлтээ хэдийн өндөр тавина. Чиний тэмүүлэх хүсэл зорилго чинь төдий чиний өндөр байна. За энийг хэрхэн яаж сонгох вэ гэх юм бол чи яг үнэхээр яг юу хүсэж байгаа вэ? Тэ? Амьдралдаа чи үхэхээс өмнө юу хийж биелүүлсэн байгаасаа гэдэг хүсэж байна вэ? Хин нэгэн чамаа байгаа хат чинь ингээд зааварчилгаа өгөхөөс өмнө тэ чи энэ мэргэжлийг сонгох, чи энэ цэцэрлэгт яв, энэ хичээлийг сонго гэж хэлэхээс ч өмнө чиний сонирхдаг зүйл чинь юу исэн бэ? Тэрийг хамгийн түрүүд нөгөөсөө асуух хэрэгтэй. Гэхдээ зүгээр ингээд харахад хүн болгоны амьдрал тодорхой хэмжээний тийм нөлөө өгчин зүйлүүд айгүйх байсан гэж бодож байна. Бид нар нэг юм амар сайн ойлгох хэрэгтэй. Memento mori буюу бид нар хизээ нэгэн цагт үхвэн. Төрсөн нь үнэ юм чинь үхэн үнэ. Тэгэхээр үхэхээс өмнө юу хийж бүтээсэн байгаасаа, хэний одоо замнал хараа явуулсан байгаасаа гэдгийг өөрөө сонгох хэрэгтэй. Мэдээж бид нар одоо ингээл хин нэгэнтэй өөрийгөө харьцуулж байгаа гэдгийг ер нь бол ойлгоод хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр хинтээ харьцуулах уу, хэний төлөө явах уу, ямар замналаар явах уу гэдгийг аягүй сайн сонгох хэрэгтэй. Хин нэгэн чамд зөвшөөрөл олгохтой энийг хийдгийг эрээг хий гэж хэлэхээс өмнө одоо өөрийнхөө амьдралыг одоо гартаа аваад тэгээд үнэхээр би энэ зүйлийг хийснээрээ надад яг ямар ашиг байна вэ? Ингэснээр би үнэхээр аз жаргалтай болж чадж гин үгүй юу гэдэг бодох хэрэгтэй. За Монгол эмэгтэй ээжүүдийн дундаж наслалтанд 77 бол эрэгтэйчүүдийн дундаж наслалтанд 68 байдаг. Үнэхээр амар харамсалтай 11 насны зүрхний ингээд ялгаатай. Тэмүүт ингээд за одоо мууёртэй дундаж наслалтандаа хүрэхгүйгээр нас барвал одоо яах вэ? Үнэхээр гонхтой зүтэй те. Зүгээр л явж байгаа л нэг удаар одоо тэгтээ хорт авдартай ч юм уу те машин дараалагч юм уу те тэгээд нас урчлаа гэхэд чи яг юу хийж бүтээсэн бэ? Үнэхээр аз жаргалтай байсан уугүй юу гэдгийг бодох хэрэгтэй гэсэн үг. За. Энэ хүрээд ерөнхийдөө бол бичлэгээ дуусгая. Тэгээд сонирхолтой мэдээлэл хүргэж чадсан байх гэж бодож байна. Тэгээд дараа жадвал дахиад одоо сурч мэдсэн юмнасаа та бүхэнтэйгээ хуваалцаж явна. За ингээд баярлалаа. Баяртай.